Богино хугацаанд их хэмжээний мөнгө олж хурдан баяжих сонирхол мэдээж хэрэг хүн болгонд байдаг байх. За жишээлх юм бол суглаа хожих, гинт их хэмжээний мөнгө өв залгамжлах, эсвэл тендер нэрээр улсаас гинтгэн хулгайлах гэдэг ч юм уу янз бүрийн тиймэрхүү аргууд байдаг байх. Гэхдээ эдгээр нь бол хүн болгонд хамааралтай биш учраас яг хурдан хугацаанд баяжуулна гэж амладаг санхүүгийн бүх хүнд хамаатай санхүүгийн схемүүдийн талаар өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Өнөөдөр 3P гэдэг схемийн талаар ярилцсан. Эхнийх нь бол Ponzi. 2014-5 оны үед криптокаренси, биткойн гэдэг сэдв одоо жинхэнэ өндрөө авч эхэлж явах үед Болгараас гаралтай Роя Игнатова гэдэг нэг эмэгтэй дэлхийд даяар маш их алдарсан. Тэр бол криптокуин гэж алдарсан. Манай хүн бол ийм криптогийн бүхэл сайн сайхныг шингээсэн жинхэнэ агуу ирээдүйн бүх одоо төлбөрийн хэрэгслийг орлох OneCoin гэдэг тийм хөрөнгө оруулалтыг хэрэгсэл нийтэд санал болгоод ерөөсөө энэ рүү орж ирэнгүүт орж ирсэн даруйдаа хэдэн төгрөгөөр хөрөнгө оруулна тэр нь шууд 2 дахин үржигдэнэ гэх мэтлэнгээр ингээл өнөөдөр би $1 орууллаа маргааш $2 нөгөөдөр $3 гэх мэтлэнгээр ингээд засан бөмбөлөг шиг тасралтгүй томорж идэг ийм хөрөнгө оруулалтын схем санал болгосон. Гэвтэл үнэн хэрэгтэй юу болсон бэ гэхээр 2017 он гэхэд энэ бол одоо зохион байгуулалтаа ловер байсан юм байна гэдгийг мэдэгдээд OneCoin гэдэг энэ схем дэлхийд даяар $4 тэрбум цуглуулад хүмүүсээс хөрөнгө оруулалт олгож аваад тэгээд тэр болгон нь ловер болоод алгуулсан. Энд Монголоос олон зуун хүн оролцсон. Зарим хүн мэдээлэлээр бол хамгийн ихтэй 110 сая төгрөгөөр энэ рүү OneCoin руу оруулаад алдсан гэх мэтлэнгийн хүмүүс цагдаагийн байгууллагад бүртгэлсэн байдаг. Гэхдээ энэ олон улсын юм учраас Монголын цагдаа хүндээ юу ч хийж чадаагүй. Тэгэхээр энэ Ponzi яаж ажилласан бэ гэхээр ингээд тасралтгүй томордог юм биш. Ерөөсөө сүүлд орж ирсэн хүний төлсөн мөнгөөр өмнө орж ирсэн хүний одоо ашиг өгөх байдлаар эхэндээ ингээд нэг жоохон хэсэг хүн ашиг олоод байгаа юм шиг харагдаад байдаг. Гэтэл урт хугацаанд явахын хэрээр энэ цөвлөхрүүд нь томорсоор байгаад нөгөө ингэж гадагшаага томорох биш ингэж дутгшаага жижигрээд яг жинхэнэ оруулсан хүмүүсийн хөрөнгө үнцийн сүлдээ нэмэх биш хасах руугаа ороо явчихдаг. Ихэн дээр нь нэг хитгэн хүнийг зүгээр нөгөө үзүүлэн болгож мөнгө олж өгдөг. Нэг ийм схем байсан. За Монголд бол энэ одоо бас тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа ямар нэг тийм ирээдүйд алаад өгнө. Яаж игээд мөнгө олно гэсэн тиймэрхүү схемүүд бол одоо ялангуяа энэ криптокойны үед гарч ирээд байна. Хоёр дахь нь болохоор пирамид схем. Пирамид схем бол энэтэй ерөнхийдөө төстөө нөгөө нэг юм сүлжээний маркетинг дээр суурилж явдаг. Жишээлбэл одоо нөгөө Amway ч юм уу, Oriflame-ийн би нэг хүн эсвэл дороо 2 хүн эсвэл юм бол тэр хүмүүсийн оруулсан ашигаас би хувь аавны гэх мэтлэнгээр ингээд доошоо ингээд сарлалаа явдаг. Гэхдээ Oriflame, Amway энэ төр нь юугаараа ялгаатай одоо ловрес, пирамидын ловрес юмараа ялгаатай юм бэ гэхээр энд нэг бодиттой бараа бүтээгдэхүүн байгаад тэр лүү ингээд гаднаас хүмүүс худалдаа авалт хийх замаар мөнгө орж ирээд байх юм бол энэ пирамид ингээд оршин тогтноод ингээд өргөж байгаад байж болж байгаа. Санхүүгийн ловер бол тийм бодиттой бүтээгдэхүүн нөгөө үнц нь байхгүй учраас Монголд одоо хамгийн ойрхны жишээ 2015 онд Казахстан улсын Марат гэдэг хүн ирээд яг энэ схемийг ашиглаад G-Time гэдэг сүлжээгээр дамжуулаад 11,300 гаруй хүнээс 40 тэрбум гаруй төгрөг цуглуулсан. Тэгээ яг шүүхэд хүмүүс нэхэмжилж байгаа нь бол 25 тэрбумын хохирол нэхэмжилсэн байдаг. Тэр зөрөө нь хайцсан бэ гэхээр эхний орж ирсэн хэдэн хүмүүст энэ сүлжээ ашигтай ажиллаж байгаа юм шиг гэж харагдуулахын тулд энэ хүмүүс рүү тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Тэн дээр нь магадгүй 40 тэрбум цуглуулад 15-ын тэр хүмүүст өгөөд 25-ыг аваад өөр алга болчихсон одоо гадаад руу оргон зайлчаад Монгол улсын шүүх олж чадахгүй байгаа. Энийг бол пирамидын схем гэж бодож байгаа. 3 дахь пен Poyai. Poyai гэдэг үг нь юунаас гаралтай юм бэ гэхээр 1800-аад оны үед Шотландын Макгрегор гэдэг далайн ахмад Төв Америкт Poyai гэдэг юм гайхамшигтай улсыг оллоо. Энд бол уулс нь бол алтаар дүүрэн юм байна. Газар нутг нь байгалийн орчин гайхамшигтай. Жилдээ 3 удаа жимс ногоо ургац өгдөг ийм гайхамшигтай газар нээж оллоо. Энэ улсын газар нутаг болон тэнд бизнес хийх эрхийг худалдая гэд Европ даяар хөрөнгө оруулалт босгоод ихэлсэн. Олон зуун сая долларын хөрөнгө оруулалт босгосон. Тэгээд ингээд бодиттой бүр газрын зураг дээр энэ Poyai гэдэг улс энд байдгийн байна гэд Лондонд элчин сайдын яам хүртэл нэгэд ажиллаж байсан. Гэтэл үнэн хэрэгтэй амьдрал дээр тийм улс байхгүй. Одоогийнхоор бол Никарагуа хавцаа манер зураг зурчаад тэр үед хүн болгон далайн тээвэр хөгжөөгүй байсан учраас зүгээр тэр бүхэн хооронд байхгүй, авт байхгүй юмыг ирээдүйд бий болох гэж байгаа алтан боломж гэж хэлээд зарцсан. Түүнээс хойш одоо энэ байхгүй юмыг бий болгож зарахыг
энэ Пое схем үед нэрлэж байгаа. За манай дээр ч гэсэн одоо иймэрхүү жишээнүүд ер нь бол хэлж болно. Одоохондоо би хин нэгний нэр төрд халтсан болохгүй тулд зүгээр юу гэж ялгаа нь харагдах хэрэгтэй вэ гэхээр энэ бодиттой байна уу? Энд яг мөнгө олдог бизнес модель байна уугүй юу гэдгийг эхэлж харж иж энэ бүхэн энэ 3P1 схем мөн үгүй юу гэдгийг ялгах салгаараа гэж зөвлөмөр байгаа юм. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд бол 2016 онд бол монголчууд нэг 2 тэрбум төгрөгийн санхүүгийн залилан луурт өртсөн гэж ярьж байсан бол 2020 онд 67 болж 33 дахин нэмэгдчихсэн байж байгаа. Яагаад энэ ингэж нэмэгдээд энэ би сая ярьсан энэ луурын залилангийн схемүүд зарим нь 200-300 жилийн настай мөртлөө өөрчлөгдөөл гарч ирээд байдаг. Цаг үе болгонд яагаад хүмүүс эндийг алдаад байдаг вэ гэхээр эднэрт нэг технологи байгаа. Жишээл колоничлалын үед дараа нь одоо аж үйлдвэрийн хувьсгалын үед эсвэл телевиз бий болсноор эсвэл интернет бий болсноор тэрний дараа биткойн, крипто бий болсон, блокчейн технологи бий болсноор гэх мэтлэнгээр ингээд шин технологи бий болохын хэрээр хуучин арга зайлыг шин гоё юм шиг харагдуулаад шин гайхамшигтай юм бий болж байгаа юм шигээр хүмүүст зараад байдаг. Энэ залилангийн одоо өөрөөр хэлбэл энэ 14-5 онд дэлхийд даяарын одон гүрсэн арга хэмжээ Монголд өнөөдөр одоо яг эхэлж байгаа юм шиг харагдаад байна.